Хай Тамиран. Мөнхтөлэн. За сайхан надсан уу? Бороогт. Хай Тамиран. Мөнхтөлэн. Кино цаашаа подкастын шинэ дугаар хүрч байна. Өнөөдрийн сэдв аялалтай холбоотой. Ер нь аялал гэдэг үг орсон л бол тийм түүхүүд шүү. Яг аяллаар явж явах үеийн түүхүүд биш. Ямартайч яагаад аяллалын түүх сонгосон ойлгомжтой байх бүгд өөрөө сая 100-ны удирдлагаараа зөндөө их аялсан байлгүй. Тэгээд одоо аяллалын хугацаанд дуусаад буцаад ер нь хот руугаа ирж байгаа. Тэгээд харваараа амьдрал руугаа буцаж ирж байгаа. Тийм. Тэгээд ерөнхийдөө аяллаар гоё дурсамж хийсэн байх гэж найдаж байна. Тэгээ өөр хүмүүсийн гоё дурсамж сторинуудаас бас төлөвлөе гэж бодлоо. Төлөвлөхөд миний эхний стори r/am I overreacting буюу би хэтрүүлж одоо энэ реакц гаргаад байна уу гэдэг subreddit-ээс авсан. Манай хадам ээж бидний бас сарын зочд буудлын захиалгыг цуцалсан гэдэг сэдвтэй стори байна. Миний хайрт хадам их маань бидний бас сарын аяллалын зочд буудлын захиалгыг нууцаар цуцалжээ. Мэдгүй хүмүүст хэлэхэд хэдхэн хоногийн өмнө би Reddit дээр хадам ээж хадам ихч хоёр бидний ард дуур биднийг эрс татгалзсан байхад ч өөрсдийнхөө найзуудыг хуриманд маань өрсөн тухай бичсэн. Энэ стори нь сонирхолтой байгаа гэх энийг бас уншиж үзээр санагчлаа. Энэ явдал 7 орчим хоногийн өмнө болсон бөгөөд үүнээс хэдхэн хоногийн дараа хадам ээж зочд буудлын ресепшнд худал хэлж намайг миний өмнөөс уцтаж байгаа дүрсгэн бидний бас сарын люкс өрөөний захиалгыг цуцалсан байна. Тэр болгон миний хадам аав хүүгээ ирэхээр бидний амьдардаг Чикаго хотод 10 хоногор ирсэн юм аа. Миний сүү залуу тэднийг ирсэн хугацаанд хөвчлэн гэртээ байж цагийг хамт өнгөрүүлэх гэж хичээсэн. Хэдэн өдрийн өмнө өглөөний цайны дараа хадам ээж сүм рүүгээ яаралтай залгах шаардлагатай байна. Сүлжээн тасарчихсан гэж хэлээд нөхрийн сүү залуугийнх маань утсыг зээлхийг хүссэн. Ямар ч хачирхалтай зүйл байгаагүй тул мэдээж тэр утсаа өгсөн. Бидний таамаглаж байгаагаар тэр үед л тэр зочид буудлын руу залгаж намайг байна гэж худлаа хэлэн аяллаа хойшлуулж байгаа тул цуцлах хэрэгтэй болсон гэж хэлсэн байна. Дуудлага нь миний сүү залуугийн дугаараас гарсан бөгөөд тэр намайг гэж хэлсэн тул зочид буудалд эргэлзэх шалтгаан байгаагүй. Цуцлалт 3 сарын 28-нд хийгдсэн бөгөөд захиалга хийх үед ашигласан түүний имэйл рүү баталгаажуулах имэйл хүртэл илгээсэн байсан. Би төрмийн бэлтгэлдээ маш их завгүй байсан тул сүүлийн үед тэр өдөр бүр сүүлийн үед сүү залуу маань өдөр бүр имэйлээ идэвхтэй шалгах цаг завгүй байсан. Өнөө өглөө борлуулагчийн мэдээллийг хайж байгаад түүний имэйл харьцагт энэхүү цуцлалтын имэйл гинэт харагдсан. Эхний хагас цагт бид юу болоод байгааг ойлгохгүй мянган асуулт толгойд эргэлдэж байлаа. Ресепшн рүү залгаж шалгахад тэд дээр дурдсан бүх зүйлийг бидэнд хэлсэн. Намайг бүр захиалгын дугаар болон бүртгүүлэх өдрүүдийн эцсийн баталгаажуулалт болгон хэлсэн гэсэн. Хадам ээж маань гэдг нь тодорхой болсон л доо. Учир нь сүүлийн 10 хоног өөр хэн бий болж жүжиглээ залах вдэ. Миний хадам ихч болон түүний 6 настай хүүхэд гэрэлтийн асуудлаасаа болоод манад амьдарч байгаа ч энэ бол бүр огт өөр драм. Тэр одоо 5 хоног найзынхаа гэрт байгаа. Өнгөрсөн жил бас араа төлөвлөхөд миний хадам аав энэ зочд буудлыг санал болгосон тул хадам ээж мэдээж үнийг мэдж байсан. Гэхдээ бид хадам ээж яаж ресепшний хүссэн захиалгын мэдээллийг авсныг гайхаад байна. Үүний дараа Натианел буюу миний сүү залуу түүн рүү 3 удаа залгасан ч тэр хариулсангүй тул би мессеж бичсэн. Тэр ямар хачин хүн шиг хариулсныг нь скриншотоос харж болно. Энд хадам ээжтэйгээ бичсэн мессежийн скриншот нь байгаа. Би тань руу 3 удаа залгасан. Та боломжтой бол тантай ярьж болох уу гэсэн чинь болно. Би тэгтээ одоо хүүхэд хараа завгүй байна гэсэн чинь зөрүүлээд хариуд. Ганцхан асуулт байна. За та манай зочд буудлын захиалгыг цуцалсан уу? Уучлаарай ямар зочд буудал илээ? Тэр буудлаа бидний нөгөө нэг басараар явах гэж байгаа тэр буудал. Би юу яриад байгааг чи одоохондоо ойлгохгүй байх шүү. Гэртээ хараад би юу ч гэсэн чам руу залгая. Амар би танаас амар амархан л юм асууж штэ. Та цуцалсан юм уу, цуцлаагүй юм уу? Яагаад тэндээс цуцалсан гэдэг би уцтаа цуцалсан гэдэг тийм мэйл тэндээс ирсэн юм бэ? Би ойлгохгүй байна. Цуцлагдсанд нь уурлаад байгаа мó? Өөрийн чинь нэр дээр цуцалсанд уурлаад байгаа мó? Та надад хариулчих л та. Би завтай болохоор залгая. 3 өдрийн өмнөөс Натианелийн утаснаас цуцалсан байна. Намайг гэж хэлээд цуцалсан байна. Тэр үед таал энд байсан штэ. Тэгээд тэр үеийнх нь яг цаг нь тохироод байна гэд. Сүүлийн мессеж нь
iMessage биш шууд ногооноор утсан байгаа. Хадам ээж нь iMessage унтраас юм шиг байлээ. Миний сүүлийн мессеж бүр цэнхэр өнгөөр илгээхтэй байсан. 3 цагийн дараа бит хоёр түүнийг загнахад тэр эцэст нь бидэн лөө залгасан. Тэр худлуугаар биднийг төөрөгдүүлэхийг оролцсон боловч хуримд өргөдөхгүй байж магадгүй уснаа ойлгоод эцэст нь хийсэн хэрэгээ хүлээсэн. Бид түүнээс захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг асуухад тэрээр Натианал уцаа төгжээгөө өгөхөд түүний имэйлээс нь авсан гэж хэлсэн. Тэр бидэнд бидний хормын бэлэг болгон илүү сайн зочд буудалд бас сарын люкс өргөөр гинтийн бэлэг барихыг хүссэн гэж итгэхийн аргагүй худал юм зохиож хэлсэн. Мэдээж бидний хинэн ч энэ утгагүй зүйлд нь итгээгүй бөгөөд Натианал түүнээс энэ шин зочд буудлын дэлгэрэнгүй мэдээллийг асуусан. Тэр ээрч мууран Ром дахь ямар нэгэн рандом зочд буудлын нэрийг хэлээд одоогоор ач хүүгээ харж байна гэж хэлээд уцаа тасалсан. Бид манай хормын бэлэг гэх тэр санамсаргүй зочд буудлын руу залглаа. Тэгээд бидний нэр дээр люкс өрөө байтугай ямар ч өрөө захиалгатаагүй байсан. Бид анх захиалсан тэр зочд буудлын руугаа өөртөө дахин захиалах гэсэн боловч манай люкс өрөө аль хэдийн дараагийн хүнд утсан байв. Бид өөр өрөөнд буухыг хичээсэн боловч 5 дугаар сар Европт оргил жуулчдын оргил үе учраас одоогоор бидний байрлуулах боломжгүй. Дараа нь хоосон өрөө гарвал мэдэгдэнэ гэсэн. Яа, ямар ядаргатай. За, энэ бол айгуу гоё юм заяа. Тэгээд ер нь бол комментэн дээр нь бол хүмүүс одоо ийм айлд чи яаж бэр орох ч байгаа одоо насан туршдаа энэ хадам ээжтэйгээ ингээд зууралт штэ гэсэн чинь энэ эмгтээний гоё юм нь болохоор би одоо нөхөр болох ч байгаа залуугаа одоо эсвэл ингээд сайн муу бүх талыг нь харж үзсэн. Тэгэл яалтчгүй миний одоо love of my life. Тэгээд love of my life тагаа байхын тулд энэ мэтийн юмыг бол тэгээд гэл өнгөрөөн. Гэтэ ер нь бол бит хоёр очиод ээжийг бараг ста гэвэрэгээд онгоцон суугаад очиод энэ нөгөө нэг айгу гоё феномен яваад байгаа шүү дээ. Boy mom гэдэг. Одоо хүүгээ ямар ч охиноос хармалдаг одоо нэг тийм айгу хүүхэдтэй, эрэгтэй хүүхэдтэйгээ нэг тийм эрүүл бус байдлаар эрэгтэй хүүхдээ ингэж одоо хайрладаг тийм ээж нар boy mom we should make an episode. Boy mom-уудын тухай сторинуудаар нэг анги хийвэл зүгээр юм байна. Тэ. Ер нь бол тэгээд айгүй annoying. Яагаад гэхдээ ингээд cancelсэн видео ерөөсөө сайн ойлгохгүй байна. Бүр яг юм тодорхой шалтгаан байхгүй юм шүү. Тодорхой шалтгаан байхгүй. Ерөөсөө ингээд одоо надад дургу энэ төр ч юм уу тиймэрхүү юм ерөөсөө ирсэн. Тийм ер нь л бол тэгэл комментнуудаас нь харахаар ерөөсөө л саботаж хийж байгаа. Одоо битэрийн юмд л ер нь гай болж байгаа. Харин тэгээ энэ дээр баг хүүдтэй ч гэсэн дургуй юм шиг харагдаад байна. Тэгээд ямар ч юм нөгөө нэг юм комментэн дээр нь ч гэсэн одоо OP энэ дээр нэмж нэг юм яриаггүй байсан. Тэгэхээр бодвол яг уу нэг тийм жоохон магадгүй өөрийнх нь тэр ярьсан юм нь үнэн ч байж магадгүй л хэл та. Ингээд илүү зочих бодлоо өөрөө захиалж өгөхгүй. Нэг тийм жоохон юм хит ингээд оролцдог нэг ээж нар байдэн штэ одоо тийм байж байгаад ингээд илүү ингээд гоё юм яаж өгөх гэж байгаад тэр нь бүтээгөө тэгэн гутаа эхэлж тэр нөгөө зочд бодолтойгоо яриаггүй. Өөрөө нэг юм бодож олонгуудаа тэр дараа нөгөө үйлдэл хийцэн. Тэгээд яг сэтгэл хөдлөлөд авчгаар дараа нь тэгээд тэрийг засгасан чинь засчлах ойлгонгуудаа бантаа тэгээд өөр газар ингээд магадгүй тэр нэг зочд бодол хийсэн гэсэн чинь ромд тэндээ үнэхээр захиална гэж төлөвлөсөн ингээд асуусан чинь яг нөгөө нэг Европын оргил үеийн учраас ерөөсөө захих боломжгүй гэдгийг тэр үед бүр ингээд нөгөө түрүүчийн зочд буудлаа cancel хийснийхаа дараа олж мэдээд тэгээд ингээд ив байдалд орсон ч юм уу тийм байж болох юм. Харин тий. Тэгтээ ингээд цаана ингээд өөр ингээд history байгаа юм шиг тэгээд тэрийг ерөөсөө яриаггүй болохоор яагаад гэдэг нь амар тодорхойгүй юм аа. Тэгтээ угаасаа OP жоохон хадмуудтайгаа хадам аваасаа бусдуудтай нь жоохон асуудалтай юм шиг угаасаа нөгөө хөрмийнх нь нардуур нууцаар хадам их чинь ээжтэй ингээ хүн амт нь нэмж үрж мөрөөд байгаа гэдэг тийм асуудлууд байгаа гэдэг чинь. Тэгэхээр угаасаа л хадам ээжтэйгээ жоохон тохиромжгүй байдаг болов гэж би харсан. Тэгээ яг ийм нөгөө нэг Reddit-ийн story-н дээр ингээд нэмэлт ингээд жинхэнэ гэдгийг нь батлаад ийм скриншот мессежний скриншот эднэр ингээд ороод ирэхээр надад бас айгүй гоё санагдаад байна. Харин гэхдээ мессежнээс нь бол харахад бол яалтчгүй. Яалтчгүй тэгээд бас нэг нэмэлт мэдээлэл нь болохоор манай хадам аав ээж хоёр хоорондоо ер нь бол жоохон таарамч муутай. Гэхдээ одоо салаагүй. Гэхдээ манай хадам аав ээж хоёр хоорондоо ер нь бол нэг юм яриад байдгүй тиймэрхүү хүмүүс гээд. Тэгцээс тэгээд магадгүй ээж нөгөө нэг жоох ингэж яг чиний хэлдгээр сэтгэл хөдлөлөөрөө юмд оролцоод ингээд юм
ингээд өөрчлөөд ингээд идэг. Тэгээд тэрнээсээ болоод юм асуудалд ордог төрлийн хүн байж. Тэгээ ер нь зочид буудал тэгэл байхгүй болчоор тэгэл аяллаа нөгөө нэг бүх төлөвлөсөн юмнууд алга болчихж байгаа шүү дээ. Тэгвэл угаасаа тухайн газараа очиод нөгөө зочид буудлынхаа байршил дээр тулгуурлаад иргэн тойрон одоо юу үзэж харах бүх юм ер нь төлөвлөлтөө шүү дээ. Тэрнээсээ ингээд эсвэл тулгуурлаж зочид буудлаа сонгодог ч юм уу. Мэдээж энэ бол ингээд амар ингээд бүр ингээд байж болох ингээд хамгийн хүн дээр нөлөөлж байгаа гэх юм уу аялалт нь. Одоо за юу гэдэг чинь онгоцны билет байсан бол магадгүй тэгэл арай жоохон үнэтэй ч гэсэн дахиад авч болно ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар ингээд шийдэгдэж болно. Тэгээ тэгэнгүүт яг энэ зочдлууд бол амар хэцүү юм санагдчих надад. Тэгэл мэдээж одоо энэ басараа тэмдэглэж байгаа хүмүүс болохоор амар гоё юм ингээд мөрөөдсөн амар шүүтдэг тийм баг хуримнасаа илүү ингээд хүлээж байгаа юм уу байж идэл амар над стресстэй. Дараагийн story r/petty revenge дээр. За. The petty revenge in subreddit ерөнхийдөө айгу гой хөвгчлээ. Ингээд хүмүүсийг одоо юу гэдэг чинь гэтээ тэр нь ингээд өмнө нь тэр хүмүүс ямар нэгэн байдлаар чамайг хохирооцсон. Тэгээд чи эргүүлээд хариугаа авч байгаа ерөнхийдөө тиймэрхүү сторинууд оруулдаг. Гэтээ энэ нь petty revenge буюу яг тийм амар хохирол учруулахгүйгээр нэг жижигхэн байдлаар л ингэж хариу барьж байгаа тиймэрхүү. Би аялалд хамт яваагуудаа бараг баярлсан гэсэн гарчтайсан. Хүүхэд байхад энэ нөгөө өмнө нь болсон юм ярьж байгаа шүү нийлэн дэрвийн. Хүүхэд байхад хойд цэг маань аялал зориулсан дууны кассеттэй байсан юм. Тэр кассет нь түүнийг өөрийнхөө эцэг эхтэйгээ аялалдаа явахдаа сонсдог байсан бүх дуунуудаас бүрдсэн байсан. Elvis, Bobby Darin, Paul Anka гэл 1960 оны үед хит болж байсан бүх дуунууд. Бид тэр дуунууд нь үнэхээр дургуйсан. Annette Funicello-г давтан хэдэн удаа сонсоход цонхоо онгоолгоод толгоогоо гаргаад өнгөрч буй том машин толгойг чинь тас аваад явчихаасаа гэж мөрөөдөхөд хүртэл хүрдэг байсан болохоор 1987 оны туслангийн аяллаа үеэр яагаад тэр кассет алга болсныг ойлгох тийм ч хэцүү байгаагүй. Ер нь бол 87 оны тэр туслангийн югаараа өөрөө ингээд алга болгоцсон юм шиг утгатай бичсэн байлээ. Ингээд нууцсан ч юм уу те. Тэрнээс жил гаруун дараа бид амралтын өдрөөр загасчлахаар явах ёстой байсан ч хамгийн бага дүү маань алтан ушуу өргөж намайг гэрийн даалгавраа хийж дуусаагүй гэд ховлж гарсан. Хэдийн үнэн байсан ч түүний хэлсэн шиг тийм ч муу байгаагүй маа. Гэсэн ч энэ нь намайг ээжтэйгээ гэртээ үлдэж даалгавраа дуусгах хэрэгтэй болсон юм. Маргааш өглөө нь би сайн дураараа машинд юм ачхад туслахаар гарч хоёр зүйлийг заавал хийсэн. Дүүгийнхэн хаалганы халаас нь нуусан эрзэнийн чихрийг алга болгосон. Аялын кассетыг машины стереод хийсэн. Хойд аман машина асаахад Blue Suede Shoes спикерээр дуугарч тэр маш их баярлсандаа гэрлүү буцаж ороод ээжийг үнсээд кассетыг нь олж өгсөнд баярлалаа гэсэн. Ээж түүний юу яриад байгааг ойлгоогүй ч түүнийг явтал нь 1 минут дүрсгээд дараа нь зүгээр л над руу ширтсэн. Тэгэхээр нь би яасан? Би саяхан загасчлахаар юм хумаа бэлтэж байхдаа хуучны дуунуудтай кассетыг нь өөрийнхөө аялын юмнууд дотроос олсон. Буцааж өгөх ёсгүйсэн юм уу гэсэн. Дараа нь хоёр дахь бөгөөд эцсийн удаа кассетыг алга болгосон хүн нь ээж байсан гэдэгт би бүр итгэлтэй байна. Яадсан кассет үү те? Энийг тэгээд би ингээд сонгосон шалтгаан нь болохоор ингээд амар надад яг бас яг юм хувийн төрсөмж байдаг хгүй. Гэтэ би тийм кассет CD-г нь олоо болгоогүй л дээ. Зүгээр ингээд яг нэг хөдөө нэг аялаар явсан чинь ингээл ер нь баг хөдөө аялаар явах болгонд л баг нэг кассеттэй явдаг. Тэр нь нөгөө яг дээр нөгөө modern talking энтрийн дуутай. Тэгэл баг нөгөө маяхи нэг тиймэрхүү дуунуудтай. Шамбата мамбата тий. Тэр кассет чи манаач байсан. Тий, тэр дуунууд тэгээд ингээд бүргээд тасалдгүй явна штэ. Тэгэл тэнгүүтээ дуусаад өөр CD тавина гэж баг байхгүй. Тэгэл нөгөөдг нь дахиад ингээд яваад байдаг. Яа, бүр амар үзээд. Тэгээд ингээд тэр үед ч одоо юу гэдэг чинь power bank байхгүй. Одоо тэгээд бүр ихнээс нь ярил нөгөө нэг утсан дээр дуу сонсно гэж байхгүй. Утас чинь ингээд амар limited storage дээ тий. Тэгээд нөтгөө хідэн л дуугаа. Тэнгүүд MP3 тусдаа хэрэгтэй болно. Тэгээд MP3-аар сонсоод явна. Тэнгүүд зарим MP3 ч нөгөө зайгаар ажилдаг, зарим нь болохоор нөгөө цэнгэлж мэнгэлдэг гэсэн шүү дээ. Тэгээл тэнгүүд тэр чинь бас цэнэг мэнгийн дуусчвал ингээд яах чарга болчих. Тэгээл
хамгийн өмнө чинь цэнийг дууссан power bank энтрээр дахиад цэнгэлэн гэсэн тийм ойлголт авахгүй. Тэгээд бүр өөр нэг айл мэлдчихвэл нөгөө айлд нь очиод цэнгэлэх боломжтой юу бас тодорхой биш те. Тэгээд ер нь ингээд өөрийнхөө нөгөө дуу сонсох ингээд юм төхөөрөмжүүд чинь ингээд ажиллахаа болчвол нөгөө дууч сонсоод явахаас өөр аргагүй. Тэгэл ингээд яа бүр амьдрал үзээд. Тэгээд тэр дуунууд чинь ядж яхад нэг юм жинхэнж биш юм шиг дуунууд шүү дээ тийм. Гэж юм шиг яг нэг тийм. Бүгдөө хоорондоо амар адилхан ингээд нэг тийм тун нэг иймэрхүү аймагтай бүгдөө ингээд тэгтээ ингээд одоо бол эргээ бодохоор ингээд надаа ингээд амар гоё дурсан юм санагдав ингээд баг ингээд тэр дуу яваад эхлэнгүүд яг тухайн үеийн яг нэг машин сууж байгаа тэр мэдрэмж яг ингээд шууд буцаж ирээл баг ингээд нөгөө хөдөөний агаар салхи ингээд мэдрэгдээлээ цохоор мор толгомолгоо гаргасан явж байгаа тиймэрхүү юмнууд ингээд шууд орж ирээл салхи мэдрэгдээл тийм тэгэл одоо цодол амар хөвгөлтэй л чи хөдөө явахдаа ерөнхийдөө ямар шууд дуу ингэж яг энийг сонсно гэж одоо жишээлбэл ийшээ тийшээ явахдаа төлөвлөж дуу бэлддэг эсвэл аль хэдийн байгаа юм сонсож явдаг. Одоо бол ер нь байгаа юм сонсдог. Одоо гэдэг чинь одоо Spotify дээр одоо нөгөө нэг офлайн сонсож болохоор даунлоод хийсэн маш тиймэрхүү юмнуудаа ингээд сонсолсон явчихна. Тэгэл түүнээс ш бүр яг тэгэж яг одоо тэгж байгаа. Гэтэ хүүхд тахтаа бол амар зорж ингэж юмнууд амар эдгээр ийм шинэ юмнууд заавал сонсно гэдэг ч юм уу эсвэл ингээд бүр хамгийн ингээд дуртай дуунуудынхаа нөгөө плейлист энтрийг амар ингээд нарийн бэлтгэсэн тий. Тиймэрхүү үеэс юм шиг байна. Тэгээ би ч яг нөгөө тэгж хөдөө явж ирсэн яг тэр үед нэг 11 2 3 тавьсан. Тэгээ тэгэнгүүт яг нөгөө K-pop амар сонсдог. Тэгэл 21 Big Bang яара. Тэгэл нөгөө би бүр амар сайн санчлаа. Ингэжсэн юм байна. Би нөгөө нэг солонгос хэл мэдэхгүй шүү дээ. Жохон хөвтөж. Тэгээд ингээд үгийн нөгөө нэг ингээд зүгээр яг дуудлагаар нь ингээд бичсэн байдаг шүү дээ. Галиглаад. Тийм галиглаад тэрийг нь ингээд шууд хевлээд гаргаад тэгээд амар олон бичгийн цаасан дээр гаргацсан үгийн. Тэгээ нөгөө үгийн сурах гад дуунууд амар dedication энэ. Тэгээ үгийн сурах гад ингээд ерөнхийдөө солонгос хэл ингээд жоохон санаанд accidentally сурсан. Зүгээр ингээд дуудлагыг ингээд сурчиж байгаа байхгүй. Тэгэл амар бүр ингээд хичээ сонсдог. Бид тэр чинь бүр ингээд хивэлж гаргана аяллаас өмнө тэр чинь бүгдийг амжуулж багтааж бэлтэх гэж бас боо юм болно ш. Тэгэл үг болгоны нь болоод амар удаан суугаад тэр чинь ингээ компьютер дээр би ингээ байнга суух ирэх байхгүй. Манай ах ер нь бол хвчлэн суун. Надад ингээ им жижигэн заагнууд гардаг. Тэр долгон дээр нь ороод гэл амар ингээ нөгөө нэг компьютероос хайгаал ингээ нөгөө төлөв ингээ хадгалж аваад тэгээд хевлэн гэдэг чинь манай гэрт принтер байхгүй тэрийг ингээд авч яваад өөр газар очиж хевлүүлсэн байгаа байхгүй. Бүр амар бэлдсэн байсан. Тэгтээ ингээд тэр аялал бүр ингээд амар iconic аялалсэн. Ягаад гэвэл би нөгөө үеэлдэгээс нь тэр нөгөө насчцсан. Тэгээд ингээд нөгөө бас ингээд K-pop сонсдог. Тэгээд бид хоёр хоёулаа ингээд бүр амар have fun сонсож. Тэгээд бид хоёр хамгийн хэцүү нь ингээд хоньны онхор суужсан. Тэгээд нөгөө нэг ямар машин байсны сандгүй ямар ч нэг хойдолтой дахиад нэмэлт судалтай болгож болдсон шүү дээ. Нэг юм хажуу тийш харсуудаг тий. Үгүй хажуу тийш харсуудгүй зүгээр яг нэмэлт зүгээр яг нэмэлт судалтай тийм. Тэгээд тэнд нь ингэ суугаад битээ бит хоёр ингэ бүтэн хойно нь суугаагүй. Хойдлын суудлын тал дээр хоёр хүүхэд сууж байгаа. Тэгээд үлдсэн тал нь дагачаа. Тэгээд нөгөөд ачаанууд нь жоохон норж орж ирэл нөгөөдгөө түлхээл тэгэл. Тэгээ ерөнхийдөө нөө дуугаа өөртөө бэлдсэн дуугаа сонсч ивэл амар жаргалтай. Тэгэл нөгөөдгөө авангууд маяа. Тийм болол тэгэл тэгээд мэдээж дундуур нөгөө зохиолын дуунууд явж байгаа шүү дээ. Бараг тэгээд зохиолын дуу сонсчихсан нөгөөдүүлээ сонсч ирсэн аа. Тэгээд өөрсдөө орцсон. Тийм байсан. Тэгээд одоо машинаар ингээ хөдөө явахаар тэр хэмжээнд одоо тэр амар гой хөгжилтэй байснаа ингээд дахиж ерөөсөө recreate хийж чадаагүй юм санагдаад байгаа шүү дээ. Одоо ер нь ерөөсөө одоо өөрсдөө хөгжмөө тавиад явж байгаа ч гэсэн ерөөсөө ингээд дуртай хөгжмөө бүр чанга тавиад явж байгаа ч гэсэн тим фан байха болцсон юм шиг. Хөхтахтаа тэгж хөдөөмөд аялж байгаа юм уу? Би хөдөө аялахдаа тэгэл юу яадаг л чавлан сонсоол явдаг. Тэгээ чавлангийнхаа дуунуудаа өөрөө цээжилсэн тэгэл дагаал дуулаад юу мó хайрынгийн бороо мороо гэл тэгэл дуулаад хэвтэйс. Нэр санаж нөгөө нэг хөдөө ингээ гарах гад нөгөө 22-ын төвч энтрийн тэм нөгөө ийм CD зардаг жижигхэн түүцнүүд байдаг. Тэгэл тэгэнгүүт бараг тэндээс нь нөгөө CD авахт трипт яваа зөхөлтөд гихт яваа. Би тэндээс надад л нэг амар гоё дурсан чинь ээжтэй дархан яваад би нэг 10 таа байсан юм болоо. Тэгээд яг тэр 22-ын төвчөн дээрээс кассет авсан чинь яг
Камертоны 18 насын касет нүс. Яг тэр чинь яг нөгөө анх яг оригинал нь ийм нэг юм цагаан өнгөтэй яг оригинал нь тааралдаад. Тэгээд нөгөөтгийг ингээд сонсоод явж байгаа байхгүй. Тэгээд ингээд 95 онд бичигдсэн нөгөө цамг нь ингээд absolutely shit quality-тай. Тэгээд дээрэс нь касет тэр чинь тэгээд тэр original нь ингээд 2010 биш 2000 бараг 7 онд ингээд авч байгаа байхгүй тэрийг нь 10 жилийн дараа бараг ингээд нөгөөтгийг ингээд сонсонгууд ингээд юу дуулаад байгаа нь мэддэггүй ингээд нөгөө ямар дууных нь үгэн сонсогдохгүй тэгэл нөгөө хүмүүс гэдэг тэгэж дуун сонсогддог. Тэгэл мэдгүй яагаад ч надад тэр нэг явуултал амар дурсамжтай санагдтал. Тэгээ тэрнээс хойшоо яг чиний ярьсан шиг тэгээд нэг юу муутай болол MP3 мөрөмөрсөнсөө бас нэг машинд нөгөө нэг юм юу л хийждэг тамхины нэг асаагур л нэг хийждэг нэг MP3 сүүлийн үед илүү нэг байдаг болсон шүү дээ. Тэр MP3 руугаа нэг дуунуудын компьютероос суулгаж муулгаад яачдаг. Тийм тэгээд нэг тэрүүгээр нэг худлаа үнэн арай жоохон орчин үеийн дуу сонсны үгүй бол тэгэл сайхан жавхлантай байгаа л. Тийм MP3 дээр бас дуу татах амар хэцүүсэн тийм баг нэг хакерийн хийж байгаа ажлыг хийж байгаа юм шиг. Одоо ч тэгэл нэг ганц товч дараал тэгээд орох ном болж байгаа. Тэр чинь тэгээд татаж матах нь амар удаан. Түүний for share дэлөө юу гэдэг for share. Тэндээс тэгээд баахан дуунууд татаал тэгээд хайгаал намс оч хэдэн цаг сонёо. Үн завтай. Тэр бүр ингээд нөгөө нэг YouTube би нөгөө нэг бичлэгийг нэг шууд татдаг нэг плагинууд нэг сүүл рүү 10 оны үед гарч иржсэн. Тэр бол үнэхээр revolutionary шийдээс. Яа. Тийм үстэй. Амар хөгшин хүмүүс сууж. Big Bang. Камертон. Энэ түүхийн хандлаар хоёлаа бараг ярьсан гоо. Угаасаа айгүй ойлгомжтой. Тэгээд нэг түүхэн гэхдээ ингээд дүүн ингээд хийсэн гэмт хэргийнхаа хариуд нь бараг амар илүү шийтгүүлсэн юм шиг надад амьдсан. Тэгээ амар үзээ яддаг юмнуудаа суугаад хитэн цаг сонсоо явах болчихё. Гэтэ яг би л тэр нэг аавыг нь бол ойлгочлаа юм шиг. Яг нөгөө хүүхэд бас ингээд нөгөө хоёлаа түрүү ярьжсэн нөгөө recreate хийх гэдэг ингээд болдгоо. Одоо баг хоёлаа баг ингээд modern talking гэдэг явбал. За миний хоёр дахь story онгоцонд хамт сууж байгаа хүнтэйгээ яриа үдсэн миний буруу юу? /am I the asshole? Yeah, you are an asshole. Би их аялдаг ажилдаа цалин өндөр компани онгоцны тасалбар зоч дуудлага гэх мэтийг төлдөг болохоор би хаа сайгүй явж олон шинэ хүмүүстэй танилцдаг. Надад хуваалцах олон түүх бий. Ихэнх хүмүүс надтай ярилцах дуртай. Сүүлд би үзэсгэлэн майлтаагаас гэртээ харж байсан бөгөөд чөлөө цаг байсан тул Нью-Йорк руу төр зургийн аялал хийхээр шийдсэн юм. Сүүлд аялснаас хойш хэдэн сар болсон байсан тул яагаад болохгүй гэж бодсон. Хувийн аялал байсан тул би өөрөө төлж зүгээр л бизнес английн суудлын дээр суусан. Би нэг залуу эмэгтэй хажууд сууж мэндэллээ. Тэр инээмсэглээд мэндэлсэн. Би хаашаа явж байгааг нь асуугаад саяхан хийсэн аяллынхаа тухай ярихад тэр зүгээр л гэд уцаа шидэж эхэлсэн. Би хэдэн имэйл илгээгээд онгоц хөөрсний дараа түүнтэй дахин яриа өдөх гэсэн боловч тэр маш товчхон хариулт өгч байсан. Нэг үгээр хариулж байсан. Би түүнийг юу хийдэг талаар асуухад тэр намайг шууд л үл тоомсорлсон. Би Нью-Йоркт очиад амар удаан унтах байхаа гэхэд тэр хүүтнэр надтай битгий яар гэж хэлсэн. Би гайхшаад л хоцорсон. Эхэндээ тэр маш сайхан ааштай яриасаг байсан атлаа гинтл хүүтэн үнд янзсан. Би түүнийг сонирхоод ч юм уу сэтгэн синтер юм ерөөсөө байхгүй. Би их аялдаг учраас ганц бий л дээ. Айпар хаяа нэг зугаацхан сайханч би ганц бий байхтай их дуртай. Нью-Йорк буусны дараа би нэг хамтран ажиллагчтайгаа уцаар ярьж жаахан ярилцж байгаа тэр бүдүүлэг бизнесийн английн эмэгтэйн тухай дурдсан. Тэр эмэгтэй бүдүүлэг сонсогдож байна. Гэхдээ тэр эмэгтэй бүдүүлэг гэдэгтээ санал нийлсэн ч намайг тийм их ярих хэрэггүй байсан байх гэж хэлсэн. Гэхдээ би яг тэгжл сонирхолтой хүмүүстэй танилцдаг юм. Гэртээ арих замдаа би ердийнхөөрөө нэгдүгээр зэрэглэлээр нисээд хажууд суусан хуульчтайгаа хамаагүй таатай яриа өрнүүлсэн. Гэхдээ би энд буруутай байсан уу? Би өмнө нь бүдүүлэг хүмүүстэй таарж байсан ч тэр одоогийн байдлаар миний мэдих хамгийн бүдүүлэг хүн байна. Энэ настай энтертейн байгаагүй те. Тий, энэ нь тэгээд r/am I the devil руу орсон байсан. Тий. Угаасаа яг нөгөө нэг хүн одоо тэгдэж штэ. Яаж бичиж байгаа нь бас угаасаа энэ үнийг амар айсаал болгодог. Тэнгуүтээ ингээд энэ удаад л орог ингээд бизнес классаар ниссэн чинь ийм бүдүүлэг
эмэгтэйтэй яачлаа. Одоо тий өөрийнхөө ердийнхөөрөө нэгдүгээр first class-аар ниссэн чи ингээд айгуу таатай яриа өрнөсөн гэдэг. Нэгдүгээрт би хэлэх амар олон юм байна. Би амар уурсах. Нэгдүгээрт хүн сайн байна уу гэхээр өөдөөс нь сайн байна уу гэд мэдлээ штэ. Энд чинь зүгээр ингээд энгийн хүмүүсийн ингээд харилцан ярианд одоо юуны одоо common юу гэдэг лээ тэр одоо nice одоо юу etiquette тэгсэн хүн өөдөөс чинь сайн байна уу гэж хэлэхээр энэ хүн надтай юм ярмаар байгаа байна гэж ерөөсөө ингэж тэр бодох хэрэггүй байхгүй. Тэгээ ялангуяа эмэгтэй хүнийг ингэж игээд тэгээ надаа энэ дээр ингээд амар таалагдаагүй юм ингээд би энэ эмэгтэйтэй ерөөсөө ингэж сэтгэнээгүү мэдхнээгүү гэснээр үргэлжлүүлээ би бол ганц би айпаар ингэж юу байдаг ингээд ингэж хүмүүстэй hook up хийдэг гэдэг хин нэгэн хүнд ингээд өөрийгөө өмөөрөө тайлбарлаад байгаа ингээд байдлаар ингээд бичсэн байгаа нь амар сэжигх байгаа байхгүй хин ч асуугаагүй байх чинь ингээд төрүүлээд өөрөө тэгж хэлээд байгаа юм байна. Тийм тэгээд яг тэр би баг тэр app map гэдэг тэр ганц бие гэдэг талыг нь ерөөсөө ингээд бичээгүй зүгээр бичсэн байсан бол би ингээд okay maybe whatever гэж ойлгож хүлээж авах. Тэгэхгүй яг тэрийг ингээд амар specific ингээд тодруулаад ингээд бичсэн байнгут яг ингээд тэр эмхтэй жоохон юм оролт хараас хийсэн нэг ингээд тийм мэдрэмж төрүүлж байгаа байхгүй. Тэгээ одоо хүн онгоцоор ямар ч байдлаар нисчиж болж штэ. Одоо юу гэдэг чинь гашуудж байгаа ч болно. Баяртай завгүй ажилдаа явж байгаа ч болно. Ялангуяа ингээд онгоцонд хүнтэй яриа өдөх. Одоо таксины ах нар машинд яриа өдөх бас нэг өөр юм. Онгоцонд яг ингээд хажуудалд нь ингээд гарцгүй ингээд таксины яг такси бас Монголд Улаанбаатарт заримдаа нөгөө нэг онгоцоор нисэж байгаа хэмжээний төгжрээ таксид явдаг тохиолдлууд байгаа л та. Гэхдээ ингээд хажуунаас нь ингээд босоо явчих юм боломжгүй ингээд нөхцөл байдалд ингээд оруулчаад энэ үнтэй яриад гэхдээ би яг энийг яагаад сонгосон бэ гэхээр би нэг удаа яг ингэжсэн байхгүй. Би ярьжсэн үү? Би өнгөрсөн дугаарыг сонсон бол өнгөрсөн дугаар дээр бит хоёр 18 онд танилцчаад нэг 20 орчим хоног хамт байчаад тэгээд салаа явсаг ярьсан. Би тэгээд Солонгос руу явах замдаа нэг юм white нэг 60-аад насны нэг юм Монголд ингээд аялаар ирсэн нэг эрэгтэйтэй тааралдаад миний ажил суугаа явсан байхгүй юу? Тэгээд ингээд би яг нэг crash out тэгэл дүнгэж нэг охин ингээл амар дурлж мурлаад тэгэл ингээл ерөөсөө ойлгохтой хугацаа өнгөрөөж чадахгүй ингээд явцтай crash out тэгээд онгоцон пи уугаад тэгээд тэгэл ер нь бол ингээд тэр үннийг бол айгүй химэрсэн л та ингээд нөгөө нэг санаандгүй ингээд намайг англиар ярьдгийг мэдчихээд нөгөө нэг ингээд нэг ганц юм асууж байгаа гот би шууд ингээд за Сөүл рүү 3 цаг нисэх хугацаанд би энэ үнтэй гэдэг юм ярина гэд. Тэгээд би бүр ингээд хамаг амьдралаа ирсэн. Going through phase гэсэн юм чинь би яг ч юм амар хэм нэг би хамгаалах урлагийн тухай амар яриад. Ингээд тэр ямар юм амар дисциплин шаарддаг how much I respected гэдэг. Би бүр амьдралдаа чаваг тийм юмны талаар ярих сонссон байна. Харин хэлээд шүү дээ фейс байсан ч юм уу юм гэсэн. Онгоцон доторх хугацаанд явсан фейс. Онгоцон доторх байх хугацаа тэгээд би ингээд Bruce Lee, Jet Li, Jackie Chan тэгээд тэр үнийг ингээд нөгөө үнд надад ингээд яг үнэхээр бас яг нэг 2 3 үгээр хариулдаг. Тэр нөхцөл байдал руу сүүл рүүгээ шилжсэн тэгсэн мөртлөө би яг ингээд хажуудалд нь ингээд тэгээд согтуу мастер тэгээд яг энийг яасан чи ингээд амар гимсэн мэдрэмж төрөө саяны энэ сториг байсан чи амар гимсэн мэдрэмж. Яг үнэндээ нөгөө нь зүгээр л ингээд бас юм хилдэг байсан тийм. Хилдэг байсан тэгээд нөгөөтгий зүгээр хажуудалд нь пи уугаад хөрхийн 33 та нөгөө жижигхэн пи хийж байгаа нөгөөтгий уучаад ингээд шууд ингээд юм. Шууд сэтгэл санааныхаа нөгөө байдлаараа шууд гэж тэгээд нөгөө нэг чигээ хоргоогоо за би туршилсан санаа. Гэтэ би бас нэг удаа нисэж аваад хажуудлынхаа үнтэй ер нь ярьдгүй. Ер нь их ганц л удаа яг ярьсан нэг тохиолдол нь тэр нэг хажууд нэг асуусан байж аваад өвөр Монгол хүн байсан баха. Эхнэр нь бас өвөр монголч лөө. Тэгээд ингээд ерөнхийдөө яагаад тэр ах л ярьж эхэлсэн л дээ би угаасаа ярьж эхэлэхгүй ч гэсэн. Ер нь бол би мэдэн гэсэн юм ярихгүй. Би энд л ярьдаг гэдэг.
Үний шүү надад годомжин таарваач. Би ерөөсөө юм ярьдаг хүн биш би бүр амар хурдан битрээ дуустдаг. Тэгээд юм хэд дандаа чивээгөө сууж идэг. Ер нь манай найз өдрөө бид надаас ер нь хариу авъяц гэж юм ярьдгөө зүгээр ингээл би нэг хоёр үгээр хариулж байгаа нь ийдэг байгаа шүү. Бага тэргээд. Тэгээ явартаач тэр ах ингээл юм яриад тэгээл тэнгууд нь би ингээл хариу нөгөө нэг юм polite үдээс юм яриад тэгээл яг хэвдээ ингээд нэг тийм урт flight биш юм аа. Жохон богино flight гэсэн. Тэгээд нөгөө ах чинь ингээл юу хийдгүү гэд би асуусан чинь тэр ах надаас ингээд юу сурдгаа мурдгаа гэдгийг асуусан байсан. Тэгээ би яг хөтэ нэг флайт авах гээд эсрэгээр надаа юу гэдгийг асуусан чинь амар сонирхолтой ажилтдаг юмс байхгүй. Яг тэр үед чинь AI тиймэрхүү юм амар тийм том байгаагүй нэлийн олон жилийн өмнө. Тэгээд тийм big data мата тиймэрхүү юмнуудтай холбоотой нэг амар тийм complicated I have no idea what you're talking about. Team яриад тэгээ би ингээд wow, that's so interesting. I'm scared of technology. Тэгээ тэнгууд нөгөө I understand a lot of people are like that. Ингээд нэг бах юм тайлбарлаад ингээд яагаад ингээд ирээдүйд ер нь технологи юм болох ч байгаа, ийм юм илүү хөгжиж байгаа гэд. Хэрвээ би ингээд investor ч юм уу ингээд тийм одоо нэг эрх мэдэлтэй янз бүрийн мөнгөтэй хүн байсан бол ингээд тэр ах ярианаа сонсоод ингээд те ер нь энэ зүг рүү одоо ингээд юм шилжиж байгаа юм байна. Бизнес энэ зүг рүү хөгжүүлж тийм хүмүүс бол надад амар хэрэгтэй би зүгээр оюут баг 1-2 дугаар курс гээд man that's crazy тэгэл сонсон заяа юу гэдэг тэгэл ерөнхийдөө тэр ихтэй амар сонирхолтойс надад тэгээд яг тэр ихтэй бүтэн флайтны турш ерөөсөө ярилцаагүй тэгээ ерөөсөө ингээд эрэгтэй хүн байсан ч гэсэн би ингээд ерөөсөө надад тэр хүн ингээд амар хандраад ингээд янз бүр болоод байгаа юм шиг ерөөсөө тийм мэдрэмж рүүгээ амар ингээд нөгөө ах чинь ингээд ингээл тиймэрхүү тэгэл ерөнхийдөө миний ингээд хажууд суусан хамгийн memorable хүн гэх юм яг нэг юм ярьсан болохоор яа би чамтай онгоцонд явуулчихлаа шүү дээ. Мох. Тийм юм ярьдаг шүү дээ. Чихэр зүгээс уучдаг шүү дээ. Хоёулаа чихэр зүгээс уучдаг. Нам унтчихдаг юм уу? Тэгээд ер нь саяныхаар бол бити ингэж нэг хүмүүсээс ивэр хөдөө юм шаардж байгаарэ. Тэгээд гэхдээ ерөнхийдөө яг нөгөө нэг тийм утгаар биш одоо хажуу талтайгаа хүнтэй ерөөсөө бити юм яа. Тийм биш. Рүүд гэсэн утгаар ерөөсөө зүгээр ингээд нөгөө хүн чинь ингээд үгүй нэг би юм ярмааргүй байна гэвэл тэгэл хүндлэл тий нэрээ юу ч тохиолдсон байж болж тэр ямар ч асуудалтай байж болно. Тэгэл өөрөө ингээ ганцаараа ингээд юм бодоод ямарч байгаа ч юм бэл унтмаарч байгаа юм бэл ядартан жоо. Хин ч мэдгүй тэгээ зүгээр за гэл тэгэл хайцсан юм тест. Тэгээд тэрийг хайц сур битэр edit дээр ингээд пост хийгээд тэгээд амайд тейбл рүү орж ороод тэгээд ингээд хүнээс ингээд тухайн хүний цагийг ингээд demand хийн гэдэг чинь юу гэсэн юм бэ те танихгүй хүнээс ялангуяа тэгээд би сонирхолтой хүн гэж хэлээд байгаа юм байна. Би ингэж олон газраараа хэлсэн. Би надад анхаарал хандуул гэдэг. Миний ярих сонирхолтой юмнуудыг чи сонс гэдэг энэ угаасаа яг тэгээд байгаа. Чиний амьдралдаа уулзах хамгийн сонирхолтой хүмүүсийн чинь нэг байна. Чи ягаад намайг ингэж юу гэдгийг appreciate хийхгүй байгаа юм бэ гэдэг аач шиг. Тэгж надад сонсцоо. Ерөөсөө ингэж тэгж битсэн байсан шүү дээ ингэж би амар их олон сонирхолтой хүмүүстэй уулзсан гэдэг амар тэгж бичсэн. Надад ерөөсөө л эсэргээрээ би амар сонирхолтой хүн гэдэг байгаа юм шиг л байсан. Тэр хүмүүс ингээд намайг айгу сайн сонссон гэдгээ тэр сонирхолтой хүмүүстэй уулзсан гэж ярьж байгаа юм шиг санагдаад. Харин сонирхолтой хүмүүс намайг сонирхдаг. Чи намайг сонсохгүй байгаа болохоор чи сонирхолгүй хүн байна. Ингэдэг нэг тийм саутл юм нэг тийм давхар мессежтэй ч шиг амар тэгээ угаасаа ингээд өөрөө ингээд энэ бүхнийг бичиж байхдаа өөрийнхөө ингээд ямар солиотой юм бичээд байгааг анзаарахгүй байх гэхээр юм тэгэл ивгүй гараад л байдаг л да. Тэгэл бүгдөө MIT Devil руу ордог. Миний дараагийн story бас. Oh no. За r/MIT asshole гэдэг анх орсон subreddit энэ ахгүй юу? Тэгээд тэгэнгүүт нөгөө яванда хүмүүс тэрийг нуншингуудаа MIT Devil руу оруулсан. Угаасаа MIT Devil тэр хүмүүс өөрөө хэлж бичдэг шүү дээ. Тийм уншсан хүмүүс нь Reddit руу ингээд айнст мэдлэгтэй хүн байна гэж MIT Devil руу оруулцдаг. За охиндоо өөрийгөө их юмд бодхоо болж үз гэж хэлсэн. Айгуу сайн эцэг шиг сонсогч. Тий. Нөхөр маань
энэ сабыг унших дуртай хүмүүс сайн зөвлөгөө өгдөг гэд намайг энд постлооч гэсэн юм аа. Би 50 настай эмэгтэй. Охин маань 26 настай. Тэр докторийн зэрэг хамгаалж байгаа бөгөөд манай гэр бүлээс коллежид сурсан анхны хүн юм аа. Бид FaceTime-аар ярьж итэл охин маань 102-7 хоног Герман явах тэтгэлэгт apply хийх талаар ярилцахаар багштайгаа уулзахаар болсноо хэлсэн юм. Би хагас Герман гаралтай учраас охин маань ч Герман гаралтай гэсэн үг. Би түүнд ямар гоё юм бэ гэж хэлээд би Герман улсыг үргэлж үзхийг хүсдэг байсан. Магадгүй түүнтэй хамт яваад охтын аялал хийж болох юм гэсэн. Тэр хариуд нь энэ бол амралт биш. Би тэнд очивол бүхий л хугацааны турш хичээл заад судалгаа хийж хүмүүстэй network хийх болно гэсэн. Би түүнд чи ажлын өдрүүдэд тэрийгэ хийгээд харин хоёулаа оройн хоолнд хамт гарч амралтын өдрүүдээр газар үзэж болно штэ гэсэн. Охин маань надад угаасаа шахуу хугацаанд явж байгаа бөгөөд чөлөө цагаа бусад эрдэмтдтэй network хийж их сургуулийн хүмүүстэй танилцахад зарцуулахыг хүсэж байгаа гэж хэлсэн. Европт 2-7 хоног шахуу гэж юу гэдэг ингээ хоёр асуултанд тэмдэг тавьсан за. Тэгээд одооноос ингээд сонсож байгаа хүмүүстэй хэлэхэд эрдэмтэд гэж хэлэх болгонд тэр эрдэмтэд гэдэг үгний хоёр талд нөгөө код хийж байгаа марк байгаа гэдэг төсөөлчээрэй за. Эрдэмтэд гэж хэлэх болгондоо тэгээ бичсэн байлээ заяа. Тийм. За би тэр эрдэмтдтэй хамт уулзсан ч болно гэхэд тэр тэгж болохгүй. Ээжигээ бүх арга хэмжээнд дагуулж ирвэл тэдэнд хүүхдэрээ харагдана гэсэн. Энэ үед би түүний эрдмийн амьдрал болон эрдэмтэн найзуудын дунд байхаар хангалттай хүн биш юм шиг санагдаж бүр мөсөн гологцсон мэдрэмж авсан. Намайг хажуудаа байлахаас ичээд байгаа ч юм шиг. Тиймээс би түнд чи өөрийгөө их юмд бодхоо бол учир нь эдгээр эрдэмтэд бол чиний цаашид учрах цорын ганц хүмүүс биш. Хүн болгон чамайг ямар ч болцолгүйгээр хайрлаж ийм ядаргаатай элит яриагч нь твчгүй шүү гэсэн. Охин маань зүгээр л окей гэд уцаа тасалсан. Охин одоо бидэнтэй хүйтэн хүндий харьцаж байгаа болохоор нөхөр маань надад ууралсан. Гэхдээ нөхөр маань ч бас охиныг байнга эдгээр судалгааны аялал, хуралд явдагт нь бухимддаг гэдгийг би мэднэ. Тэр аяллууд нь Хавай аялал, Сиэтл аялал, Вашингтон DC аялал гэдэг олон байсан юм шиг байна. Бид түүнтэй хамт явахыг хүсгэд бид зардлаа төлөвлөгч бодлого өөртөө төлнө. Охин маань тийм цаг гарахгүй гэж хэлээд биднийг огтоодгүй. Ингээд нөхөр маань одоо намайг asshole гэж бодож байгаа. Охин маань ч мэдээж тэгж бодож байгаа учраас би эндээс асууя гэж бодсон юм аа. Амар ингээд бас ингээд амар юу сайд байгаа байхгүй юу? Энд хүмүүс гэр бүлээс наах коллежд явж байгаа хүн гэсэн шүү дээ. Тэгэхээр ингээд бас ингээд яг тэрийг ингээд ойлгож чадахгүй яг юу хийгээ яваад байгааг нь ойлгож чадахгүй байгаа. Гэтэ ингээд ийм би бол ингээд юу яасан бол ингээд амар зүгээр бахархаал сууж явах юм штэ энэ чинь ингээд ийм ингээл тимч эрдэм шинжилгээний юмд явж ийм хүмүүстэй уулзч ингээд тэгээд тэр чинь ингээд энэ чинь айгүй хичээл намаас хийж байгаа юм байна ингээд цаашдаа ингээд бидний амьдрсэн шиг биш ингээд юугаар ингээд өөрөө ингээд сайхан амьдраа явж юм байл гэд тэгж хүлээж авах юм штэ. Тэгээд ингээд нэг тийм охинтойгоо барьцаад дарахад байгаа юм шиг амьдралтанд татархаад байгаа юм шиг нэг тийм мэдрэмж өгсөн. Тэгээ яг ингээд эрдэмтэд гэдэг нь academics гэсэн үгээс байхгүй. Тэгээд яг тэрнийх нь тэгж бичих болгондоо ингээд яг quote mark хийсэн нь ингээд амар ингээд уншиж байгаа хүнд ингээд бүр ингээд annoyed болох хэмжээнд тийм амар тийм зөвхөн санагцсан. Ингээд заавал ингээд бичиж байхдаа тийм ингэж effort гаргаж ингээд бодлоо тэр үгийг бичих болгондоо ингээд тэр маркийг тавьж гин. Тэр чинь ч гэсэн effort штэ. Тэгэд тэгж тийм жижиг юм дээр тэгээ тэр үгийг дор хаяж 5 удаа ашигласан тавуулан дээр ингээд заавал зорж ингэж бичиж нэхэр ингээд надад бүр ингээд амар тийм тэр эрдэмтдийн бас доош харж харьцаад харж байгаа тийм юу гэсэн үг надаас яхаараа илүү үдийн хийж байгаа шиг. Тэгээ бараг л одоо энэ дэлхийн хамгийн ухаантай хүмүүстэй уулзаад л явж байгаа шүү дээ. Ер нь яг л ярил бүр амар судалгаа шинжилгээ хийгээд амар нээлтүүд хийж байгаа хүмүүстэй ингээд явж байгаа. Тэгэл мэдээж энгийн үед тэр хүмүүстэй ингээд уулзгаад ингээд хүмүүс уусаа бинийхээ дээр доор гэсэн статус гэсэн байхгүй штэ. Тэгэнгүүт эн чинь ингээд бүр literally ажлынх нь юм явж байгаа. Өөртөө ингээд ямар ч холбоогүй. Өөрөөс нь ингээд ичээд агаадаа биш зүгээр ингээд өөртөө ямар ч холбоогүй юм ингээд явж байгаа чинь ингээд дагач чинь ингээд ахаар ингээд байж боломгүй. Тэгээ бас яг нэг юм ийшээ тийшээ ингээд явж ийн гэхээр тэрийг нь шууд амралт гэж хараад байдаг тал зарим хүмүүст байдаг юм шиг санагддаг. Энд чинь бас яг ажил мажлаар явж байгаа юмнууд байгаа шүү дээ. Ажлаар явж байгаа тохиолдолд бол бараг тэгэл бараг
тушдуулаасаа гарахгүй шүү дээ. Тушдуулал нөгөө ажлын хангад тушдуулал ажиллаж тэгээд баг ингээд өөр тушдуулал дээр нь конвеншн болж ивэл тэгээ бүр тэгээд бодож шүү дээ. Ер нь тушдуулаасаа гарахгүй байж байгаа л тэгээд онгоцны байдаг шүү дээ. Тэгэл team тохиолдлууд зөндөө байдаг. Тэгээд ингэнгүүт энэ дээр ингээд network хийнэ. Ингээд хүмүүстэй танилцаж өөрийгөө ингээд нэрийг ингээд бусдад мэдүүлэх гэдэг шүү дээ. Би юм хийсэн тий. Тэгээд дараа нь өөр хүмүүстэй танилцуулж хүмүүстэй ингээд дахиж холбогдоод өөрийнхөө ажил мэжлийг танилцуулаад ингээд улам ингээд амжилттай болох ингээд хаалгыг нээж байгаа тийм л боломжийг олж авах гэдэг шүү дээ өөртөө. Тэгээд бүр явна гэд тогтцсон ч юм биш. Яг тэр нь ингээд apply хийх гэж байгаа энэ гэж ярьжсэн чинь юм болж байгаа байхгүй. Тэгээд тэгэнгүүт ингээд амар өөр дөрөө тусгаж байгаа. Өөрийгөө төрүүл тавьснаа. Өөрийгөө ингээд тавьж ийснаа. Чи өөрийгөө их юмд бодхоо байлж байгаа. Өөрийгөө амар их юмд бодож ярьж ийснаа. Тэгэнгүүтээ дээрээс нь нөгөө нөхрийнхөө өмнөөс бас ингээд нөхрийгөө юу гэж бодож байгааг яаж байгаа юм шиг. Надад бол нөхөр нь яг тэгэж бодож байгаа үгүй юу гэдэг нь бас угаас нөхөр нь чи наанд дээр бичээ гэдэг эхнэрийгээ гэдэг хүмүүсээр шаруулах гад нөхөр нь чи амар солиотой юм яриад те наадах чи яг надад ярьж байгаагаа чи яг энэ дээр ингээ бичиж тэгээд хүмүүсийг сонсгээд тэгээд нөхөр нь ясочсэн нөхрийгөө тэгсэн. Тий. Надад энийг юмшиж хахад ингээд энэ ээж нь яг юм toxic boyfriend-үүд ямар байдаг яг тийм санагцсан. Тэгээс яг нөгөө ингээд гамер gaslight хийж байгаа сонсох байхгүй. Ингэж хэлсэн нөгөө нэг юу гэсэн байлаа. Над шиг ингэж чамайг хайрлах гэдэг. Над шиг чамайг юм болцолгүйгээр хайрлах гэсэн утгаар бичсэн. Би л чамайг ингээд болцолгүйгээр хайрладаг тултаа чиний энэ элит занг чинь баг твчж чинь чиний энэ ядаргаатай занг чинь твчж чинь хүн болгон чамайг тийхгүй гэдэг ингээд gaslight хийгээд байгаа сте. Тэгэл яг toxic boyfriend юу гэж хэлдэгөө яг тийм л юм хэлээд байгаа шиг сонссон надаа. Ингээл амар өөрийнх нь одоо юу гэж өөрийг нь шууд доош нь хийгээл ингээл чи муу чи ингэдэг чи болдгоо би л тултаа би л сайн тултаа би л чаддаг тултаа чамайг твчж чинь яг тиймэрхүү утгатай мессеж ингээд явуулаад байгаа. Тэгээ энэ бол нор окей л ээжээс одоо юу гэж байна найз залуугаас ч бай хинээс ч ирж байсан ийм мессеж бол нор окей ингээд энэ ээжийн insecurity ингээд амар харагдаж байгаа. Тэгээ ингээд жоохон өрөвдмөр өөрөө нэг коллеж энтерт яваагүй болохоор яг ингээд харин тэр нь өрөвдмөр байгаа. Харин тийм ингээд амар юм үзээгүй гэдэг ч юм уу те. Нэг тийм одоо сургууль яваад ийшээ гадаад руу аяллаар яваад амьдралдаа ингээд хийж үзээгүй зөндөө олон зүйлийг охин нь хийж хахад ингээд үнэхээр атаархад байгаа угаасаа тэрийг бас ойлгоод байгаа байхгүй яг ингээд атаархаж болно гэдгийг би бас үед төрсөн бол гэж бодож сууж байгаа шүү дээ. Надад ч гэсэн юм боломж байх байсан гэл би бас залуу байсан гэл яг ингээд тэгээд тэр чинь бас ингээд өөрөө амьдралын олон шийдвэрүүд гаргаад одоо энэ дээр ингээд одоо одоогийнхоо нөхцөл байдал дээр байгаа болохоор тэр юмнуудаа эргэж бодоод ингээд амар харуулж харамсаал тэгээд миний лачаар бидний хөдөлмөрийн лачаар чи одоо ингэж жаргаж байгаа гэл яг тийм мессеж те. Тийм зүгээр тэгээд хүүхдээ л ажиглалтай байх гэж тэгж зовж хөдөлмөрлсөн юм чинь тэр нэг мимнүүд байдсан шүү дээ нэг аав ээж нар нэг намайг аюутай боломжтой амьдруулахын тулд хичээж байгаа намайг боломжтой амьдрах бод тэр мимнүүд юу харин яг тийм байгаа даа. Тэгээ угаасаа хүмүүс комментэн дээр нь бол you're the asshole тэгэл хааш юм бэ тий ажлын амралтаар биш ажиллаар явж гин гэдэх юм юуг нь ойлгохгүй юм бэ гэж амирх тэгсэн дэглээ. Тэгээд хариу бичдэг байна уу? Хариу ерөөсөө бичээгүй дээ. Тэгэл угаасаа crash out хийсэн байх гэж бодож чинь 3 жилийн өмнөх юм байсан. Тэгээд дахиж ерөөсөө хариу энтер юуж байхгүй. Гэхдээ ингээл нэг удаа хилүүлчих гэж юу н ойлгочдөг болов интернетийн хүмүүсээр. Тэгээд одоо энэ чинь нэг объектив байдлаар хүмүүс бичээд эхэлж байгаа болохоор магадгүй хүн ойлгох нь арай амархан байдаг гэж магадгүй. Тэгэхээр бүр нэг юм юм зүгээр ингээд хүмүүс ингээд хилээд байхад ингээд интернетийн танихгүй хүмүүс өөрийг чинь ингээд юм objectively ингээд чи наа чин буруу байна гэж хилээд байхад тэрийг нь ингээд эсэргүүцээд байдаг хүмүүс болж юу н та нар юу ч мэдэхгүй байна ингээд тэгээ яж байгаа тэр хүмүүс бол жинхнээс нэг тусламж хэрэгтэй хүмүүс гэж би ойлгоод байдаг. Нөгөө нэг delusional тэнгуутаа яг тэндээс нөгөө ганцхан өөрийг нь дэмжиж байгаа хүнийг л хайдаг. Ганцхан одоо 1000 комент нь 999 нь өөрийг нь чичилсэн байхад ганцхан комент нь ийм байх штэ гэж бичсэн байвал тэр хүн шууд
Тэрийг нь л яг ингэж хайдаг. Энэ хараа энэ нотлохоо Энэ хүн бас тэгж бодож ийн гэж тиймэрхүү байдлаар Reddit тэр чинь нөгөө нэг confirmation bias гэдэг байгаа шүү дээ. Bias. За ямар ч тач тэгээд хүмүүс бол тэгж л зүйлсэн байлээ. Охинтойгоо тэгээд үнэхээр аялмаар байгаа бол тусад нь амрах үеэр нь ингээд амралт ингээд төлөвлөнөө. Тэгээд одоо охин ч ингээд 12 12-т жоохон тинейжер жоохон хөвгт бишээ. Иши тийшээ аяллаар явахдаа дагуулад явдаг биш. Та хоёр зүгээр охиноо мартаад өөрсдөө нөхдөөгөө ингээд та хоёр өөрсдөө аяллаараа яв гэх. Тэ? Ерөнхийдөө ингээд бас нөгөө ганц айлын ганц юм шиг л байна л да. Тэгээ нөгөө нэг айлын ганц хөвгттэй болохоос нөгөө ганц хөвгттэй амирх нөгөө оролцоол тэгж байгаа бас нэг юм байгаа юм шиг харагдсан. Хамаг юмд нь оролцдог тий. Одоо би бас хамаг юмд нь хамт явах гэдэг. Би бас айлын ганц. Тэгээ манай аав чинь нөгөө нэг өөртөө ингээд аялд явдаг болсноос хойш ингээд айгүй гоё чи ийл. Тэгээ өөртөө ингээд бэж боддог тэгээд. Тэгээд тийш нэг яваад ирэхээр ингээд нэг юм арай сэрэгчээд ирдэг. Тэгээд тийм юу нэр бодоодсон ч яг өсвөр үеийн айгүй хэцүү юм те нөгөө аав ээж нар нөгөө хүчээр аваа явцдаг. Тэрний өмнө ч нөгөө хүүхдээс юм болохоор тэгээд угаасаа ингээд аав ээжтэй хамт байвал ер нь барахгүй шүү дээ. Тэгээд ингээд яг өсвөр үеийн дээр нөгөө нэг бие дааж эхлэн жоохон ганцаараа баймар ч юм уу эсвэл ерөөсөө ингээд зүгээр өөртөө ингээд шийдвэр гаргамаар те. Одоо юу чи эцэг нөгөө нэг шийдвэр нөгөө асуудгүй ерөөсөө угаасаа ингээд баг багаас асуудгүй байж байгаа нөгөө өсвөр насны дээр нэрэнгүүт одоо шийдвэрийн ингээд үзэл бодол нь асуудаг болох ёстой шүү дээ. Тэгэнгүүт тэрийг хийхгүй ингээд удаачаар ингээд хүүхдүүд нь айгу ууртай болд юм санагдаж. Одоо юу чи одоо ингээд нөгөө аялалд авч явах та чи одоо ингээд ямаар нөө бид нартай явахгүй бол ингэж болно гэд ингээд одоо сонголт үлдээгээд те хамаатнытай үлддэг ч юм уу өөр туслан өөрөө явдаг ч юм уу тим юм байхгүй тэгэл гэртээ ганцаар үлдсэн ч болно шүү дээ өсвөр насны хүүхд юм чам итгэдэг бол гэсэн хүүхдтэй итгэдэг бол гэсэн тэгээд нэг удаан хугацаагаар биш бол те тэгж болно тэгээд тэнгууд нөгөө шууд асуухгүй тэгээд ингээд баг чирэл аваа авчдаг нөгөөдөл нь ингээд амар нөгөөдөл нь чивчтэй дандаа царайн ингээд юм уухаа тий та намайг ойлгохгүй тэгээд машинд ороо суучихна хаан чивжсэн хамгийн сайд дуунуудыг сонсцсон тэгээд хинч намайг ойлгодог гэж хамаатны мамаатныхаа нөө энэ яатсан ууралцсан юм уу гэдэг наа чинь ингээд ийм болчиход байгаа шүү дээ бид нарыг тоохгүй байгаа гэдэг хүүхэд том болох чи хэцүү юм гэдэг нөгөөдөл нь тэгээд яг үнэндээ бид нөгөөдөлд нь ингээд чихвчнэрээ дуу сонсоогүй сонсоосууч гэдэг. Яриагийн сонсоод ингээд юу гэж муулах нөө гэдэг. Сонсоосууч гэдэг. Яа за нэг Европ явахыг хүссэн эмэгтэйгээс өөр нэг Европ явахыг хүссэн эмэгтэй л одоо орё. Миний сүүлийн стори. r/mids холоос авсан нөхөртөө би X-тэйгээ 56 усаар аялсан гэж хэлсэн миний буруу юу? За би 44 настай эмэгтэй 8 дугаар сарын 3-нд 45 нас хүрнэ. 2 сарын өмнө миний 5 жил таньсан нөхөр 45 та эрэхтэй надад гинтийн бэлэг барьж Итали руу 10 хоногийн аялал захиасан гэж хэлсэн. Бид 7 дугаар сарын 28-нд хөдлөнөө. Миний нөхөр дунд сургуулийн тусгай боловсролын багш учраас 9 дугаар сар хүртэл сургуульд нь амралттай байгаа. Тэрээр нэмэлт мөнгө олохын тулд хувийн багш бас хийдгээ хажуугарна. Ингээд бидэнд нэмэлт мөнгө мөн хүүхэд байхгүй тул надад гайхалтай санаа төрсөн. Төрсөн өдрөө 7 хоног тэмдэглэхээс илүүтэйгээр 27-30-аад насны ихэнх үедээ тэмдэглэдэг байсан шигэ төрсөн өдрөө сарын турш тэмдэглэхээр шийдсэн. Би Италид 10 хоног өнгөрөөж дараа нь Лондон, Амстердам, Парис руу явах төлөвлөгөө боловсрууллаа. Би хямд үнэтэй Airbnb олохтой сайн бөгөөд X нь 50 настай эрэхтэй байсан. X-ээс хаснаас хойш Европт очиагүй байсан юм аа. Би нөхөртөө төлөвлөгөөгөө танилцуулахад тэр бид Италид илүү олон хоногор зочилж болно. Мөн миний гэрэл зургийн блог хэлтэй. Миний гэрэл зургийн блогт зураг засварлахад нь тусалж болно гэсэн. Гэсэн хэдий ч тэр бас уулзалт хийх, видео коллоор уулзалтууд хийх, захиргааны ажлуудаа бас бичлэн хамжуулах шаардлагатай гэж хэлсэн. Ер нь бол ажиллангаа хамт тийшээ амарна гэж хэлсэн. Миний урам хугарсан бөгөөд тэр намайг уурлаж нүдэ эргэлдүүлэхээ болохыг хүссэн. Би түүнд X маань 24/7 ажилтдаг юм шиг байсан ч бид дэлхийгээр аялахын тулд цагаа төлөвлөж чаддаг байсан. Нийтдээ 56 оронд очисон гэж хэлсэн. Нөхөр минь уурлан хэрвээ би чаддаг байсан бол тэхэл байсан. Гэхдээ дарга маань бүгдийг бичлэн ирэхийг хүссэн байхад би даргадаа залгана гэж хэлэх тансаглал надад байхгүй шүү дээ гэж хэлсэн.
Тэр бас амралтандаа зарцуулах Silicon Valley мөнгө надад байхгүй уучлаарай гэж хэлсэн. Нөхцөл байдлыг тодруулбал би 23 настайгаас бараг 36 хүртлээр X-тэйгээ байсан. Миний X маань 13 жил. Миний X маань маш язтай амжилттай байсан бөгөөд бид Buenos Airesаас Monaco, Turks Caicos хүртэл хаасайгүй ер нь дэлхийгээр аялсан. Бид мөн Америкийн нэгдсэн улсын эсрэг талын 2 мужид цагаа хувааж амьдардаг байсан. Хоёр Яа. гисэн хэдиж миний хуучин найз залуу гэр бүл зохиохоос айдаг, их уудаг. Мөн бусад эмэгтэйчүүд түүнийг надаас илэн далангуу булаах гэж оролдоход нь юу ч хийдэггүй байсан. Тэр үргэлж удахгүй гэрлэн гэж хэлж байгаад дараа нь намайг эхнэрээ болох хэсгээ шийдэхин тулд хэдэн жил стрессгүй хүүхэдгүй байх хэрэгтэй гэж хэлдэг байсан. Эцэст нь би хэрвээ гэрлэхэд бэлэн биш бол бид төр завсарлах хэрэгтэй гэж хэлсэн бөгөөд тэр надтай бүр мөсөн салсан. Хамгийн муу нь тэр дараа жил нь одоо ердөө 27 настай хүнтэй гэрэлсэн. Би нөхөртөөгөө танилцахдаа терапид явж байсан тул хуучин найз залуугийнхаа тухай маш их зүйлийг ярьж сэтгэлээ онгойлгосон. Мөн би 13 жилийн турш миний амьдрал байсан зүйлийнхээ талаар ярьсаар байтал тэр имчилгээний үеэр би хуучин зүйлсээ давтаад байна. Өөрт нь тав тухгүй мэдрэмж төрүүлээд байна гэж манай нөхөр имчилгээний үеэр надад хэлсэн. Гэхдээ миний нөхөр хуучин найз залууг минь надад хийсэн зүйлийн төлөө биш харин би түүнийг хуучин найз залуутайгаа харьцуулаад байна гэж боддог юм шиг санагддаг. Гэхдээ би харьцуулаагүй. Би зүгээр л хуучин найз залуу бит хоёр ажил нь үргэлж тасралтгүй байсан ч аялал хийх цагаа зохицуулж чаддаг байсан юм чинь миний нөхөр бит хоёр ч гэсэн ямар нэг зүйл зохицуулж чадна гэдгийг л хэлсэн. Гэтэл тэр над руу шууд уурсан. Би дэлхийг тойрох 5 удаа амралт хүсээгүй. Би зүгээр л Европыг илүү их харахыг хүссэн. Гэтэл нөхөр маань үүнийг өрсөлдөөн болгож хувирглаа. Би буруутай юу? Яа. Та 45 нас хүрэж байгаа. 45 нас хүрэж байгаа байж иж сарын турш төрсөн өдрөө тэмдэглэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? 30 тайда сарын турш төрсөн өдөр тэмдэглэдэг гэдэг чинь юу гэсэн үг? Гэхдээ энэ нэмэгтэй бас ингээ үнэлэх юм байна. Өөрийгөө үнэхээр хайрладаг хүн байна. Одоо хоёулаа нэг өдөр төрсөн өдөр болоход яаж crash out гэдэг вэ? Тэгээ хамгийн гол нь бас нэмэгтэй дээрээс нь ингээд энэ манай X-ээс get over хийгээгүй, X-ээр мартаагүй хүн байна. Угаасаа амар obsessive ингээд тэгж ингээд X-ээс угаасаа салахыг хүсээгүй юм байна шүү дээ. Салахыг хүсээгүй зүгээр ингээд айлах гад. Тэг зүгээр ингээд нэг байранд нь тавьчих гэж бодсон чинь нөгөөх нь хөл баяртай. Тэгээ энэ муу надтай суухгүй хайчгаа. Тий. 10 хэдэн жил хамт байж одоо энэ өөр надаас өөр яах юм гээд тэгсэн чинь яа тэнгүүтээ өөр баг залуу эмэгтэй очиж суучгаа да. Тэгээд терапид бүр яг breakdown-ыг тэр үед яг терапид явж байхдаа нөхөртөөгөө танилцсан. Тэнгууд нөхөр нь ингээд нөгөө тусгай юуны багш энтер гээд угаасаа юм сайн хүн байх шиг байгаа байхгүй ингээд харахад бол тэнгууд тусгай хэрэгцээний юуны багш гээд тэнгууд яг ингээд нөхөртөө ингээд зуурцсан. Тэгээд ингээд байнга ингэж нөгөө X-тэйгээ бодвол ингээд X нь боломжтой мөнгөтэй хүн байсан юм байна. Тэнгуут нөгөө нөхрийнхөө дэргэд байнга тэрийгэ ярьж ингэж дургууг нь хүргдэг. Тэнгуут ингээд өөрийнхөө нөгөө нэг хийгээд байгаа үйлдэл нь яг үнэндээ үнэхээр харьцуулаад байгаа мөртлөө тэрийгэ ингээд толгоон дотор ерөөсөө тэгж хүлээж авахгүй тэнгуүтээ би ерөөсөө тэгээгүй шүү дээ тэгээд байгаа юм шиг нэг тийм далд ухамсараараа ингээд нэм хүсээгүй мессежээ ингээд хөтөө явуулчаа тэрийгээ ерөөсөө нөгөөх нь ингээд чи над руу тийм мессеж явуулаад байна гэд хэлэнгүүт нөгөөдгөө би ерөөсөө тийм юм явуулаагүй гэд. Тэгээд ингээд нөхөр нь хоёр ажил хийдэг гэж байгаа юм. Давхар бас хуваараа багшилдаг. Тэнгууд өөрөө ажил хийдэг үгүй нь бас бараг хийдгүй юм шиг. Өмнө нь угаасаа нөгөө нэг баян X-тэйгээ байхдаа угаасаа ерөөсөө ажил хийгээгүй болов уу гэж би бодчихъя. Тэгээд тэгэнгуутаа одоо бас яг тэр хിവэрээ ингээд юу яаж байгаа. Тэгэнгуутаа бас ингээд нөхрөөсөө ингээд тийм тэр үеийнхээ стандартыг шаардаад байдаг. Бас тэгж бодлоо. Яг нөгөө нэг X-ээс санаад байгаа юм биш яг лайфстайл одоо лайфстайл аялж магаал тий. Ирэх чөлөөтэй амьдрал тий. Хүснээ хийдэг, хашаа хүснэ, газар луугаа хүссэн үедээ явдаг. Тэгэл тэрийгээ хүсээд байгаа. Зүгээр яг тэр нэг тийм carefree амьдрал тий. Тэгэнгүүт яг зүгээр midlife crisis 45 маа гээл айгуул тиймэрхүү үзэлтэй үүсэж байгаа. Нилийн нөгөө нэг яг нэр midlife crisis-ийн нас чинь ер нь бол 40-оос дээш шүү дээ. Тийм. Нэрээ байж болох юм байна. Тэгээд угаасаа энэ бол нэр үнэхээр амар токсик. Яаж нөгөө найз залуу нь ийм хүнийг
тэ амар юм терапит байгаа ингээд өөрийгөө үнэхээр одоо юу гэдэг чинь одоо засаж авч чадаагүй ч гэх юм уу те идгэж чадаагүй байгаа хүнийг ингээд аваас үзсэн юм бэ. Харин тийм ээ. Тэгээд Итали руу 10 хоногийн аялал гэдэг чинь яг нь Монголын одоо үнээр бол амар үнэтэй аялал болно шүү дээ. Тэр чинь тэнгууд яг нь энэ Америкаас болохоор бас арай өөр инфляц гэдэг арай өөр. Тэгтэл л бас энэ чинь 10 хоногийн аялал тэнгуудаа тэндээ ингээд өөр улсууд руу явахгүй зүгээр Италидаа ингээд өөр хотууд руу яваад ингээд яаж болж байна. Тэгээд би бас энэ хажуугаар нь бас ингээд их нэрийнхээ төрсөн өдөртөн зориулаад ажиллангаа ингээд энэ чинь ингэж ийм амралтанд авч явах гэдэг шүү дээ. Тэгэн гот нөгөөх нь ингээд би 5 оттой юм ерөөсөө хүсээгүй. Би зүгээр л ингээд өөр ингээд Европын юм чинь хийх хүссэн гэдэг ингээд. Амар spoiled ялч тэгж л сонсогдоод байна. Харин spoiled хөвшөрхөөр амар муухай юм а тийм. Харин тийм. Spoiled яг тэр чигээр хөвшөрхөөр амар муухай юм а ингээд. Тэгээ нэг ингээд тэгэл юундаа ч эрхэлдэг, нөхөртөө ч эрхэлдэг, хүүхдүүдтэй ч байнгын эрхэлдэг. Харин тийм. Тэгээд айгүй хэцүү санагдчих ш надад. Тэгээ ер нь бол X-ээ одоо Март. Хиттэй X-ээс салсан гэсэн байлаа. 36 таа салсан. Одоо болохоор 45 хүрэх гэж байгаа. Энэ чинь бараг 10 за 9 жил. Тэгээ тэрнээс хойш энэ чинь хүнтэй 5 жил энэ хүнтэйгээ гэрлээд тэрний өмнө бодвол бас тэр үедээ терапид явжсэн гэхээр бараг л нэг өмнөх X-ээс салаад нэг удаагүй л энэ хүнтэйгээ танилцаал ингээ явцсан болов уу гэж бодчих. Тэгээд бас энэ чинь эрэгтэй хүнд бас амар дарамтл ирж байгаа л та. Нөгөө нэг pride гэж юм байгаа. Тэнгуут миний өмнөх баян X-ийн намайг тэрэндээ тийш ингэсэн. Тэгээд би 56 усаараа хэлсэн гээд тэр бол жоохон тэгээ яг нөгөө нэг тийм амар ярьж болохгүй гэсэн юм бол байхгүй шүү дээ. Зүгээр ингээд тэр нэг ярьж байгаа өнгөл амар чухал юм уу? Одоо юу гэдэг чинь нэг тийм тэр үе ингээд яста сайхан гэж дээ. Тэгээд яриад байгаа юм шиг сонсогдоод байгаа болохоор амар нөгөө хүнийхээ сэтгэлийг амар зовоод. Тэгэж болно шүү дээ. Тэр улс руу чи би X тэгээ эдний л өмнө явж тэр чинь trash. Тийш дахиж аялалдгүй өдөр гэх тийм хөдөө байдлаар ярьж байгаа сондог шүү дээ. Зүгээр баг би тэр нь X тэгээ явсан гэхгүй юу? Тийш явсан тэгээд угаасаа ойлгомжтой байна шүү дээ. Харин тэ ойлгомжтой угаасаа явсан юм яах юм. Тэгээ яг зүгээр нөгөө хүн яалтчгүй нөхөр нь амар considerate байгаа юм шиг яалтчгүй сонсогдож байна. Амар хичээж байгаа юм сонсогдож. Тэгээд нэг юм яг өдийн насны нэг эмэгтэй хүмүүс нэг Европ явах болохоор юм мангас болж өөртөө юм шиг санагдлаа. Нэг шиг Европ явсан хүмүүс Европ руу очихоор нөгөөдөл нь амар дургуй те. Нөгөөдөл нь ингээд fucking tourist гэдэг ингээд амар дургуй те. Төрөний тэр нөгөө нэг Европ явах гэдсэн ээж ч гэсэн Европт 2-7 хоног богинохон гэж юу гэсэн утгатай юм гэсэн. Юу гэсэн юм бэ? Хоол тв байж ах чинь тэг бүхэл бүтэн Европ тв байж ах чинь ингээд 2-7 хоног. Тэгээд ингээд яг зөвхөн германчууд явж байгаа л да. Тэгээд зүгээр нэг хотын бүр нэг улсын нэг жижигхэн хотнод 2-7 хоног ч гэсэн надад бол амар хангалтгүй санагдах. Үнэхээр яг юм үзээд ялангуяа Европч. Тэр болоо хоочны юмнууд байж байгаа тийм. r/rate my departure гэд. Энэ л хороо одоо ямар нэгэн ажилласаа гарч байгаа ч юм уу, relationship-ээс гарч байгаа ч юм уу, нэг тиймэрхүү юмнаас гарсан юмыг орхиж явсан тийм түүхээ бичдэг тийм subreddit байхгүй. Тэгээ ерөнхийдөө тэр нөгөө түүхийг нь хүмүүс ингээд оноо гэж үнэлдэг. 5 од ч юм уу, 10-аас 10 ч гэдэг юм уу, тийм ядлаа. Найз залуугаа өөр улсад хайсан нь. Би 23 таа байсан, 38 таа нэг залуутай үерхэд 3 жил болсон байв. 3 жил гэхээр 23 таа 3 жил гэхээр 20 таа байхад нь 35 таа хүн ирээд аваад үерхсэн байгаа байхгүй. За. Тэр хүчрхийлдэг, хяндаг, өмчлөдөг, харддаг, заримдаа хүчрхийлдэг байсан. Би хэдэн ч удаа түүнээс салахыг хүссэн боловч хит хитэн шалтгааны улмаас хизээч зориг гаргаж чадаагүй. Эдгээр шалтгааныг би энд дурдахгүй. Гэхдээ та хүчрхийлэлтэй харилцааны талаар баач гэсэн мэддэг бол салах нь үргэлж амаргүй байдаг гэдгийг бас ихэнх хүмүүс бүр мөсөн салахын тулд дунджаар 7 удаа салах оролдлого хийсэн байдаг гэдгийг мэдэх байх. Юутайч би түүнтэй хамт Крисмас болон шинэ жилийн баяраар Фижид
байсан юм аа. Тэр арх уухаараа догшин ууртай болдог гэдгийг хүлээн зөвшөөрч надад дахиж арх уухгүй гэж амлацгаад арх ууж согтоод зочд буудлын өрөөнд намайг барьж хорсон. Миний паспорт сейфэнд байсан бөгөөд кодыг нь зөвхөн тэр л мэдж байсан. Тэр намайг янхан мууд найз охин гэх мэт хөвшмөл хідэн доромжлуудаар хилж загнаж гарсан. Би хідэн цагийн турш юу ч хийгээгүй байж уушлалт гуйж эцэст нь тэр унтаад өгсөн. Тэр сэрээд архин гарахаараа гимшиж уушлалт гуйна гэдгийг би мэдэж байсан тул түүнийг унтаж байхад нь эд зүйлсээ баглахдаа баглахдаа тэр миний чемдаанд шээж MacBook-ийг минь хагалчихсан байсныг олж мэдсэн. Онгоцны билет хайсан. Түүнийг 4 цаг орчим унтсны дараа би сэрээж 2 хоногийн дараа явах хүртлээр тусдаа зочд буудлын өрөөнд баймаар байна гэж хэлээд паспортыг минь өгөхийг гуйсан. Тэр зөвшөөрч паспортыг минь өгөөд буцаж унтсан. Би зочд буудлаас гарч Австрали руу буцах нислэгт сууж нисэх онгоцны буудлаас машинаа аваад гэрлүүгээ 2 цаг дахиж очиод бүх эд зүйлсээ баглаад эргэж харалгүйгээр явсан. Энэ нэлээд амархан мэт сонсогдож байгааж бодит байдал дээр маш хэцүү байсан. Би өөрийгөө хэтрүүлж байгаа юм болов уу эсвэл тэнийг юм хийж байгаа юм болов уу гэж их гайхсан. Ялангуяа гэртээ харихын тулд би өөрийн бүх мөнгөө зарцуулах шаардлагатай болсон. Тэр баян байсан, харин би бол үгүй. Би одоо 31 настай бөгөөд эргээд харахад би тэр шөнө өөрийнхөө амийг аварсан гэж боддог. Тэр бол дэлбэрхийг хүлээж буй бөмбөг байсан. Энэ пост миний ямар гэчийн аюул болон хүчирхийлэлт байсан бүр огтхонч харуулаагүй. Түүнийг гадаад улсад байхад нь эд зүйлсээ баглаж нүүсэн нь залуухан охины хувьд хийсэн маш ухаалаг шийдвэр байсан. Би орхиж явснараа маш их бахархдаг. Мундаг юм байна уу? Аха. Гэтээ угаасаа энэ бүр ингээд насны зэрэг амар байгаас тэ 20 23 38. Тэгээд нөгөө нь бүр ингээд амар хүчрхийлдэг хүн байгаа. Тэгээд тэгснээ тэр надаа энэ дээр бүр нэр үнэхээр амар ухаантай санагцсан. Ингээл яг ингээд унтчихт нь те ингээд нөгөө нэг 4 цагийн дараа сэрэг яг нөгөө нэг хангалттай яг нөгөө нэг архин гараад сэрүүн болцсон ч биш яг ийм дундуур үе дээр нь сэрэнгүүтэй занган мөр амар мэддэг байгаа байхгүй нөгөө ийм юм бүр амар олон тулцсан хүний шинж чанарууд үйлдэлүүдийг хийсэн байгаас те тэгэл тэнгүүтээ дундуур нь сэрэнгүүтэй пассворд өгчих гээл ятгаал тэгэл аавгуудаа шууд цуцсан тэгээд энэ нөгөө нэг энийг уншиж хахад бүр надад бүр амар санагдсан ингээд одоо ингээл нэг хүмүүс чинь нэг ингээл нэг сайн таньж мэдгүй хүмүүстэйгээ найзууд гээл ингээл хөдөө гадаа ер нь ингээл амар удаах цаар явчихдаг штэ. Тэгээд ингээд нөгөө ерөөсөө өөртөө одоо ингээ ямар нэгэн эвгүй байдал болоод ямар нэгэн асуудлаас болоод өөртөө буцаж ирэх шаардлагатай болвол өөртөө буцаж ирэх чадах хэсгээ ерөөсөө ингээд тодорхой болгоогүй ээжж ингээд хүмүүст дагаа авчдаг. Тэ? Одоо юу гэдэг чинь мөнгөгүй ээжж буцаж ирэх одоо өөрөө буцаад ирэнгүүт ингээ мөнгөтэй байвал бас ингээд эн чинь машин тэр унаа олдоод яваад штэ. Мөнгө зүггүй ингээ бусдад ингээд 100% хараатай тийм хараатай байж ингээ яваад өгдөг ч юм уу. Тэгэл тэнгүүт тэгээд яг тэ нөгөө хүүхд тах чинь ер нь нэг тиймэрхүү юмнууд амар хийдэж штэ. Ерөөсөө ингээл нөгөө ер нь тэгэл эцэг ихмэгтэй дандаа асраа хамгаалагчтай хар чинь ингээд ерөөсөө араадаа алгуулаа сурцсан тий юмнаас ингээд дандаа хараатай байгаа сурцсан. Тэгээд тэнгууд яг өөрийгөө аргалаад хамгаалах хэрэгтэй болох үед ингээд одоо амьдралын нэг юу дутдаг чадвар дутдаг тий. Тэгээд тэнгууд энэ бүр ингээд амар залуу дээрээ ингээд амарлаг ухаалаг үйлдэл хийсэн аахгүй. Тэгээд шууд ингээд нөгөөтгөө ингээд унтцсан шал цогт багт нь шууд гарч яваал онгоцны бодол руу яваал тэгээд ингээд комент нэр бичсэн мэлээ. Тэр ингээд Австрали руу буцаад гэлөө. Тийм буцаад очингуудаа онгоцных нь буудал дээр нөгөө тэр хоёрын одоо хэрвэлдэг машин байгаа. Тэнгүү тэр машинаа унаад гэлүүгээ явчихгууд нөгөө залуу нь одоо онгоцны буудал дээр ирээд явах буцах боломжгүй. Бараг тэндээс нөгөө нэг юм public transit энэ төр байхгүй ч гэлөө нэг амар хэцүү ч гэлөө нэг тийм юм байсан. Тэгээд ингээд ерөнхийдөө бол тийм амар цаг хожих юм хийсэн байгаа байхгүй. Тэгэл гэрлүүг очингуудаа ингээд ор сурахгүй ерөнхийдөө алга болчихж байгаа болоо гэсэн чинь апдейт энэ ч олон жилийн өмнө болсон юм. Комментэн дээр нь тэгээд нөгөө нэг rate my departure гэдэг одоо үнэлэн штэ гэсэн чинь хүмүүс ингээд ерөнхийдөө 10-аас 10 5 stars 10-аас 1000 гэтэр гэж ерөнхийдөө үнэлгээ өгсөн байлээ. Тэгээд 10-аас 10 явсныг чинь мэдээ чамтай холбогдох гэж оролцсон болов уу гэж хүн асуусан чинь OP коммент хийсэн байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол mini update. Яг тэгсэн өмнө нь буцаад очдог байсан шигээ энэ удаад ч намайг буцаж ирнэ гэж тэр бодсон байх. Тиймээс эхэндээ уучлалт гуйж үнэхээр сайхан харцж исэн. Энэ бол хүчирхийллийн мөчлөгт байдаг түгээмэл үзэгдэл. Тэд цэцэг барин уучлалт гуйсаар эргэж ирдэг.
Би түүнээс их айдаг байсан тул түүний бардам зам болон намайг хянах хүслийг нь хангахын тулд өөрийгөө түүний хяналтад байгаа зэрэг байгаа мэтээр мэдрүүлсэн. Үр дагавраас нь хит айж байсан учраас түүнийг амьдралаасаа бүр мусан хасч чадаагүй юм. Одоо эргээд бодоход хэдэн жил өөр улс руу нүүчихгүй явдаа гэж боддог. Би бүр мусан сургаггүй алга болж болох байсан ч би PTSD-тэй байсан учраас түүний сэтгэл санааны байдал бас хаана байгааг нь мэдэхгүй бол өөрийгөө аюулгүй байгаагаар мэдрэхгүй байсан баг. Тэр бас миний ажил дээр ирж баримт бичиг гэрчлэх болон бусад хачин жигтэй ажлуудыг хийхийг гуйдаг байсан. Би хуулийн фирмд ажилладаг хуулийн оюутан байсан бөгөөд мэргэжлийн байж харагдахын тулд дарга нарынхаа өмнө хэрүүл маргаан үсгэхээс зайлсхийхийн тулд түүнтэй уулздаг байв. Тэр миний шин гэр хаана байдгийг олж мэдээд намайг нүүх хүртэл гэрийн хажуугаар машинаараа явж сток хийдэг байсан. Тэр надаар хардуулах гэж уулзж байгаа охтынхаа талаар надад ярьдаг байсан. Харин би түүнийг надаас холдож намайг мартаасай гэж үнэхээр хүсэж байсан ч түүнд намайг ингээ хөдөлгөх хүч чадал байгаа хിവэрэ байгаа мэтэр мэдрүүлэхийн тулд хартай мэт дүр эсэгдэг байв. Түүний сэтгэл зүйн хяналтаас бүр мусан гарах үйл явц үнэндээ дахин хэдэн жил үргэлжилсэн. Би бие мах бодийн хувьд аюулгүй байсан ч түүнээс үнэхээр чөлөөлөгдсөн мэт санагдахгүй байсан гэв. Энэ бүр амар ухаантай юм хтагаас тээ. Тийм ээ. Гараад явчаад ингээд ор мөргөө алга болчвол ингээд одоо нөгөө ингээд юм сонирхлыг нь ингээд улам ингээд ихсэж штэ. Одоо улам өөрийг нь хөөхөд хүргэнэ гэсэн үг байхгүй. Тэгхгүйгээр ингээд бас ингээд нэг тодорхой хэмжээнд ингээд хартай байгаа юм шиг жүжиглж мүжиглээл нэг ингээл амар буцаад ирэх юм шиг санагдуулахаар ингээл хэмжээд одоо хүртэл ингээл юу хяналтанд нь контролд нь ингээд байгаад байгаа юм шиг мэдрэмж өгөөл. Тэгээл ингээл удаанаар ингээд өөрөөсөө ингээд залхаагаал. Тэгээл ерөнхийдөө тгийж ингэж уйдуулж тгийж салсан байхгүй. Юунаас ингээд шууд ингээд сүхээр савч байгаа юм шиг ингээд салах юмч боломж байгаагүй. Энэ залуу тэгээ 38 тагсэр тий. Яг одоо энэ нөхцөл байдал loser behavior. Absolute loser behavior. Тэгэхээр том болмоор юм да. Угаас тэгтээ өнгөрсөн энэ үний хувьд ийм хөдөө хүмүүсийн хувьд өнгөрцөн санагддаг ш. Надад бол тэгэл тэгэл нэг өдөр тэгэл өвдөм болоод өгдөг ч юм уу. Нэмрүүд өөл юм хүлээждэг тэгэл. Эсвэл бүр амьдралд нь бүр амар экстрим үйл явдал тохиолдож иж сэрдэг те. Тэгжиж бүр ингээд амьдралыг ингээ үзэж харах нүд нь өнцгөн бүр тэр чигээрээ өөрчлөгдөж солигддог ч юм уу. Тэггүй л бол тэгээл ингээл өөртөө ямар нэгэн золгүй байдлаар баг те явцдаг гэх юм. Тэгээд энийг ингээл уншиж хахад ингээд бүр ингээд аялал гэдэг юм бас ингэж ашиглаж асуулт юм байна гэж бодсон. Яг нөгөө одоо те юу гэдэг чинь надаа ингээд шууд ингээд зүхтахыг ингээд хүсэж байгаа хүмүүс байвал те бас ингээд ингэж бас болох юм шиг санагцахгүй ингээд ингээд аяллаар явангуудаа өөр хэнийг гэрлүүгөө очоод миний юмнуудыг багалчих те тэгэнгүүтээ ингээд аялаад ингээд нөгөө үнтэйгээ нэг явж байгаад ингээд тэрийгээ нэг газар хаяад ингээд хитэн цагаар ингээд төрүүлж яваад тэгээ ерөнхийдөө цаг хожингуудаа буцаад ингээд өөрөө ингээд алга болчдөг ч юм уу аль хэдийн нүгөө яваад үцтэй. Тэгээд ерөнхийдөө энэ нөгөө им хүчрхээлтэй харилцаанд байдаг хүмүүст ингээд түрүүн хэлж илээ тэр нөгөө 7 удаа салах гэж дор хаяж оролцсон байдаг гэд. Тэр бүр амар хэцүү уус тээ. Гээл нөгөө нэг салхаал оролдоол болдгоо буцаал ирээл гээл би мэд ингээд зурлалаа байдаг. Тийм л учиртай байд юм байна л да. Энэ дээр бас ингээд би яг ингээд энийг уншиж хахад тийж бодчихсон байхгүй. Хүмүүс нөгөө амар их салтыг нөгөө нэг ингээд салангуудаа ингээд аял маялаар явдсан штэ. Тэгэл ингээл би ингээл одоо баг ирчлөө. Тэгэл ингээл 2-7 хоног аялал амар гоё байж ал буцаад ирэнгүүт нөгөөтгөн гэрийнхэн гадаа бараг сууж тээ. Нөгөөтгөн бараг одоо ингээд чи бараг тайвширсан намайг уучлах гэж байгаа гэдээ бодсон тий. Тэгээ бараг ингээд тхүүлээгээ сууж байдаг. Тэгээд бараг тэгэж бараг ашигласнаас аяллыг ингээд салах малахаар ашиглах болвол бараг иймэрхүү байдлаар ашигланараа үр дүнтэй юм шиг. Тэгээд бас тиймэрхүү сторинууд зөндөө байдаг хөө яг ингээл нөгөө саллаа аяллаа гэж ирчихлээ мөлөө гээл. Би энэ departure regret заяа. 500 өндөгнөөс 25,000 оранж өгье. Мандрин өгье. Гоё юм дээ баялаа. Гэтэ бол энэ үгтэй бол үнэхээр яг
амар ухаантай айгуу тийм залуу жоохон байж захтай юм шийдвэр. Тэгээ нөгөөт нь ингээд хамаагүй илүү хүчтэй, хамаагүй илүү баян. Тэгэл нэр яач гэсэн юм бэлээ. Мөнгөтэй хүмүүс тэгэл яаж галзуурхыг мэдэхгүй шүү дээ. Тийм ээ. What is that supposed to be? Oh, it's very current. Одоогийн нөхцөлөд шорон орн байж байгаа хүмүүс те. Зарим нэг гадагшаа гараа явцсан байгаа хүмүүс те одоо энэ чинь аяллыг бас буруу замаар ашиглаад. Тэгээ ерөнхийдөө бас нөгөө аялалцсан ер нь бас нөгөө эрх чөлөө гэдэг юмтай амар ихэд одоо нэгсэн холбоотой байдаг. Тэгэл ерөнхийдөө бас ингээл энэ зон хүмүүс нөгөө ажилласаа эрх чөлөө гэж явж байгаа штэ. Одоо бүгдрөө буцаад ирж байгаа шорнлуугаа гэхгүй. Одоо шорнлуугаа утаа маань эхлэх чинь төгжрээ маань одоо 8 сар гараад эхэлнэ. Одоо тэгээд 3 дугаар цахилгаан станц дэлбэрсэн энэ үйл хатаараа хөлдөж өгөх нөө. Гоё наа. Монгол гоё. Зөвхөн Монголтой. Хүүхний сайхны зөвхөн. Баяртай. Тэгээд сонсон дээрлээ. Like, share, subscribe. Бас доор нөгөө story-ны дээр subreddit дээр кино цаашаа subreddit дээр оруулчин тийшээ ороод та бүхэн уншицгаагаарай. Тэгээ өнөөдөр гээд айгу халуун тэгээд ноцороод бүр ингээд толгой ерөөсө бодол орж ирэхгүй ерөн жоохон тэгээд амир их маазар задраад юу яриад байгаагаа ч мэдсэнгүү тэгээд хурдаж ойлгомжтой байсан байх гэж найдаа. Та нар өөрсдөө л орж сонсож байгаа өдрийг амар муухай. Алтай шиг подкаст хийжсэн. Сонсох бэлчихгүй юу? Тэр та нарын toxic relationship байх үед гэж. Та нар биднээс явж чадахгүй байх. Явж чадахгүй байх үед би хайртай шүү та. Тэгвэл та нартай хайртай шүү. Subscribe сонсогч нартай. За дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай.